Ханиад тамууны үед хүүхдийг хизээ цэцэрлэгт явуулж босох вэ? Товч хариулна. Хазуурахгүй хүүхдийн биеийн байдал сайн хамар битүүрх ханиас бах зэрэг шинж тэмдэг багсан бос ханиад эхэлснээс хойш 5 эсвэл 7 хоногийн дараа цэцэрлэгт явуулж босно. Дисэрэнгүй тайлбарлая. Хүүхдээ өвцний дараа дахин хамт олонтой моос ус хэсгээ шийдэхдээ бид хэд хэдэн хүчин зүйлс анхаардаг. Нэгдүгээрт хүүхэд өөрийгөө хэвэн мэдэрч байгаа вэ гэдгийг харна. Хэрвээ хүүхэд сэрүүзэн хөгжсдөг байвал цэцэрлэгийн режимд явахад саад босох зүйлс үү гэсэн үг. Хоёрдугаарт би хас тустай юу гэдгийг шалгана. Энд асуудал арай төвөгтэй. Учир нь бүх хар төрийн яг хас тустай хугацааг бид мэдэхгүй. Хэрвээ хүүхэд салхин цэцэг гэх мэт тодорхой өвчтэй бос тодорхой хугацаанд тусгаарлах шаардлагатай. Өөрөө фейсбુક карантин тогтоом. Харин жирийн ханиад тамуу бол яв тийм хугацаа бич байхгүй. Бид мэдтэй 5 дахь эсвэл 7 дахь өдрөөс хойш вирус гадагшсах нь маш бага эсвэл бүр байхгүй болдог. Өөр юу ойлгох хэрэгтэй вэ? Хүүхэд анхны шинж тэмдэг ихэхээс өмнө вирусыг орчинд тарааж хас тустай болдог. Гэхдээ үүнийг шинж мэддэггүй. Харин ханиас хож байгаа үзэгдэл шинж тэмдэгтэй хүүхэд бос хас дуртай биш. Гэхдээ түүний бүгд сэжээсэн хардаг. Харамсалтай нь хүүхдийн хамт олсны дунд хас дур дамжихыг бүрэн зогсоох боломжгүй. Хүүхэд цэцэрлэгт явж байгаа бос өргөс янз бүрийн хас дур дэвчдтэй харьцдаг гэдгийг зүгээс хүсэн зөвшөөрөх нь илүү амархан. Энэ нь хэвийн зүйл. 3-дугаарт түүнд ямар нэгэн нэмжихээ эсвэл арга хэмжээ хэрэгтэй юу? Хүүхэд 7 хоногоос илүү хугацаанд өвдсөн ч хас дуртай биш идэвхтэй байж болно. Цэцэрлэгт хинч түүний хамрыг угаах эсвэл уураар амьсгалсахгүй. Тиймээс хэрвээ хүүхдийн эмчийнхээ өдөрт иймэрхүү процедурыг шаарддаг бос бүнийг хүүхдийн хамт олсонд буцаах нь зөв биш.